Сайн байцгаана уу? Өнөөдрийн тэл хичээлийг нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байна. Хичээлийн эхэнд та бүхэндээ нэгэн статистик судалгааг харуулъя. Энэхүү статистик судалгаа маань 2016, 2017, 2018 онуудын Монгол улсын хүн амын дундаж наслалтыг харуулсан байна. 2016 оны эрэгтэй дундаж наслалт 65.6, эмэгтэй 75.1. 2017 оны эрэгтэй дундаж наслалт 65.8, эмэгтэй дундаж наслалт 75.4. 2018 оны эрэгтэй дундаж наслалт 66.1, эмэгтэй дундаж наслалт 75.8 байгаа. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийн дундаж наслалтаас 10 жил буюу 10 насаар бага байгаа нь харагдаж байна. Яагаад эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийн дундаж наслалтаас 10 насаар бага байна вэ? Монгол эрэгтэй та эрүүл мэндэд хэрхэн анхаарч байна вэ? Урьдчилан сэргийлэх үүслэг эрт илрүүлгийн шинжилгээнд хэрхэн ханддаг вэ? Танд урт наслах боломж бий юу? Эдгээр асуултын хариултыг өнөөдрийн хичээлээс олж мэдцгээе. Бидний өнөөдрийн хичээлийн сэдэв бол эрэгтэйчүүдийн эрүүл мэнд. Хичээлийн зорилго эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд оршино. Одоо хичээлийн агуулгатай танилцъя. Эрэгтэйчүүдийн зохилох өвчин, өвчний шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, зөвлөмж, сургалт, сурталчилгаа гэсэн агуулгын хүрээнд явагдана. Ингээд нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан амарснаг мэдээлэл өгнө хэмээн урьж байна. За боломжтой баярлалаа. Өнөөдрийн манай телевизчилийг үзэн сууж буй үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр энэ дэлгэцэн дээр гарч буй статистик үзүүлэлт бол эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2018 онд гаргасан статистик үзүүлэлт байгаа. За энэ гурван үзүүлж байгаа график зураг бол Монгол улсын хүн амын нас аралтын тэргүүлэх 3 шалтгаан байна. За тэгэхээр нэгдүгээр тэргүүлэх шалтгаан бол зүрх судасны тогтолцооны өвчин байгаа. Хоёрт бол бүх төрлийн хорт авдар, гуравт бол гэмтэл хордлого, бусад гадны шалтгаан гэсэн үндсэн 3 төрөл орж байгаа. За тэгээд энэ ногоон өнгөтэй нь бол эрэгтэйчүүдийн нас аралтын түвшинд харуулсан байна. Ягаан өнгөтэй нь бол эмэгтэйчүүдийн нас аралтын түвшинг харуулсан. Тэгэхээр энэ график дээрээс бол эрэгтэйчүүд маань эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү нас аралтын түвшин өндөр байгаа нь харагдаж байна. За тэгэхээр бүгдээрээ эрэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож буй зүрх судасны өвчин, хорт авдар, гэмтэл хордлого, гадны бусад шалтгаан гэсэн энэ 3 төрлийн зонхилох өвчнүүдийн талаар цаашаа дэлгэрүүлээд ярилцъя. За зүрх судасны өвчин дотор эрчүүдийн дунд зонхилон тохиолдож байгаа тэргүүлэх 3 өвчин бол зүрхний ишемийн өвчин, зүрхний шигдээс, тэгээд тархинд цус харвах гэсэн 3 төрлийн өвчин байгаа. Хорт авдар дотор бол маш олон төрөл байдаг. Эрчүүдийн манд дунд зонхилон тохиолдож буй хорт авдрууд бол нэгт илэгний хорт авдар, хоёрт ходоодны хорт авдар, гуравт уушигны хорт авдар орж байгаа. За тэгэхээр энэ хорт авдар болон зүрх судасны тогтолцооны өвчнүүд маань халдварт бус өвчин гэж явж байгаа. Тэгэхээр Монгол эрчүүдийн маань эрүүл мэндэд бол энэ халдварт бус өвчин бол зонхилон тохиолдож байгааг бүгдээрээ сая харлаа. Халдварт бус өвчин бол үндсэн 4 эрсдэл хүчин зүйлтэй. Эрүүл бус хооллолт, хөдөлгөөний дутагдал, тэгээ хорт зуршил буюу арх болон тамхины хэрэглээ. Тэгэхээр эрүүл бус хооллолт болон хөдөлгөөний дутагдал бол зүрх судасны өвчнийг үүсгэдэг гэдгийг манай монголчууд бол сайн мэддэг. Тэгээд энэ хорт зуршил буюу арх тамхины хэрэглээ хорт авдар үүсгэдэг гэдгийг сайн мэддэг. Гэхдээ ихэнх хүмүүс хорт зуршил нь мөн зүрх судасны өвчний үндслэл болдог гэдгийг сайн мэддэггүй. Одоо жишээ нь ойр дотныхын эртний хүн зүрх судасны өвчнөр өвдгöd хүмүүс гайхаад ямар сони юм бэ? Энд чи илүүдэлжингүү гэртээ байнга эрүүл хоолоо иддэг хөдөлгөөн сайтай хүн яагаад зүрх судасны өвчин тусдсан бэ гэж гайхдаг. Хэрвээ тухайн эрэгтэй хүн арх болон тамхиг тогтмол хэрэглэдэг бол хичнээн эрүүл амьдралын хэв маягтай ч гэсэн өөрийгөө зүрх судасны өвчин тусах эрсдэлд оруулж идэг юм аа. За тэгээд дараагийн бүлэг одоо зонхилох өвчин болох гэмтэл, хордлого, бусад гадны шалтгаан дотор бол маш олон төрлийн одоо шалтгаанууд орж байгаа. За тэрэн дотроо тэргүүлэх 4 шалтгаан гэвэл архины хордлого, амиа хорлолт, авт тосол, хүчирхийлэл буюу бусдад хорлогдож амь насаа алдах гэсэн ийм 4 шалтгаан орж байгаа. За тэгэхээр архины хордлого бол ингээд дангаараа Монгол улсын тэргүүлэх нас аралтын 10 шалтгааны 5 дугаар байранд ордог. Тэгээ архины хордлогоор нас орсон иргэдийн маань
76% орчим хувь нь бол эрэгтэйчүүд байдаг. За амиа хорлолт бол нийт нас баралтын тэргүүлэх 8 дахь шалтгаан болдог. Тэгээ амиа хорлож буй иргэдийн маань 85% нь эрэгтэйчүүд байдаг. За тэгээ цаашлаад автосол болон хүчирхийлэл бол бас эрэгтэйчүүдэд илүү давуу тохиолддог. Эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрэгтэйчүүд 3 дахин илүү автосолд ордог. Эмэгтэйчүүдтэй харьцуулахад 4 дахин илүү хүчирхийлэл төгтөж амь насаа алддаг гэсэн статистик үзүүлэлт байгаамаа. За тэгэхээр энэ саяны дурдсан архины хордлого, амиа хорлолт, тэгээд хүчирхийлэл болон зам тээврийн хосолд ямар хүчин зүйлс нөлөөлж байдаг талаар бүгдээрээ цаашаа ярилцъя. За тэгэхээр эхний эрсдэл хүчин зүйл бол мэдээж архи согтууруулах ундааны хэрэглээ байгаа. Тэгэхээр та бүхэн түрүү хэлсэн архины хордлого бол тэргүүлэх 5 дахь нас баралтын шалтгаан болж байгаа Монгол улсад. Мэдээж нэг дор өөрийнхөө шингээж чадахгүй хэмжээгээр архи хэтрүүлэн хэрэглэснээс болж хүн ингэж амь насаа эрсдүүлэхэд хүрч байгаа. Цаашлаад архи маань амиа хорлох, зам тээврийн хосолд орох, тэгээд хүчирхийлэл үүлдэх энэ бүх зүйлийн бас нэг давхар эрсдэлт хүчин зүйл болоод явдаг. За тэгээд дараагийн эрсдэлт хүчин зүйлүүд маань бол энэ гендерийн хэвшмэл ойлголтын дээр суурилсан байгаа. Тэгэхээр гендерийн хэвшмэл ойлголт гэж ярихаар зөвхөн эмэгтэй хүнтэй холбож бодоод идэг. Гэтэл гендерийн хэвшмэл ойлголт маань эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд гэсэн нөлөөлдөг байх нь байна. За зарим нэг төрлийн гендерийн хэвшмэл ойлголт бол ингээд хортой эрэгтэйлэг байдлыг үүсгэж явдаг байгаа. Тэгээ Монголд одоо түгээмэл байгаа ямар төрлийн хортой эрэгтэйлэг байдал гендерийн хэвшмэл ойлголт байна вэ гэхээр жинхэнэ эр хүн бол арх сайн даадаг байх хэвээр гэсэн тийм нэг буруу хэвшмэл ойлголт явдаг. Дээрээс нь тамхи татдаг бол дог харагддаг ч юм уу, энэ бол жинхэнэ эр хүн гэсэн гендерийн хэвшмэл ойлголт явдаг. Цаашлаад эрэгтэй хүн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг барих ёстой, ойлгох ёсгүй, аль болох хүүхдцөөтэй тийм байх ёстой гэсэн тийм гендерийн хэвшмэл ойлголт тас явдаг. Тэгээ манай монголчууд маань бүр эрэгтэй хүүхдүүдийн багаас нь эхлээд эр хүн уйлдгүй, энэ тэгдгүй ингээд сэтгэл хөдлөлийг нь маш тэгж дотгошоогоо хүмүүжүүлдэг. За энэ нь цаашлаад бол тэр сэтгцийн эрүүл мэндэд нь маш муугар нөлөөлдөг. Тэгээд эцсийн шатандаа бол тэр амиа хорлолтын эрсдэлт хүчин зүйл болж байгаа. За тэгээд дараагийн нэг хортой эрэгтэйлэг байдлын жишээ бол монголчуудын дунд түгээмэл байдаг. Эрэгтэй хүн хинээс ч айх ёсгүй, хинтээч гар зүрүүлэхэд бэлэн байх ёстой. Одоо зодоон сайн хийдэг бол жинхэнэ эр хүн гэсэн тийм буруу хэвшмэл ойлголт явдаг. За энэхүү хэвшмэл ойлголтоос болоод зүгээр ингээ буулт хийгээд хоёр тишээ явж болох байсан асуудал дээр эрчүүд маань заавал гар зүрүүлж цаашлаад хүчирхийлэл буюу бусдад хорлогдож амь насаа алдах байдал бол эмэгтэйчүүдтэй харьцуулахад 4 дахин илүү байгаамаа. За бүгдээрээ ингээд эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд ямар өвчин зөнхлөн тохиолдож байгаа. Тэгээд эрүүл мэндэд нь юу нөлөөлж байгаа талаар ярилцлаа. Одоо бүгдээрээ эрэгтэйчүүдтэй хэрхэн эрүүл мэндэ дэмжих үү, хэрхэн эрүүл амьдралын хэв маягтай болох уу гэдэг талаар зөвлөгөө өгцгөөе. Тэгэхээр энэхүү теле хичээлээр бид нэр та бүхэндээ үндсэн 6 зөвлөгөө өгнө. За тэгэхээр эхний маань зөвлөгөө бол мэдээж эрүүл хоолт байгаа. За сүүлийн үед бол Монгол эрчүүдийн дунд бол буруу эрүүл бус хоолт бол нийлэн газар авсан байгаа. Буруу хоолт гэж юу юм бэ гэдэг талаар үндсэн ойлголтыг та бүхэндээ өгье. За буруу хоолт гэдэг бол монголчууд маань дээр үеэс эхэлж ярьдаг байсан. 3 цагаан хор гээд давас, элсэн, чихэр, өөх тос 3 бол мэдээж орж байгаа. Тэгэхээр давас, элсэн, чихэр, өөх тос 3 бол мэдээж хүний биед хэрэгтэй. Бид огт бити хэрэгэл гэж бол хэлэхгүй. Гэхдээ хэмжээг нь тохируулж хэрэглэж явах хэрэгтэй. За тэгээд энэ үндсэн 3 анхаарах, өөх тос, давас, сахар дээр бол нэмэгдээд гадны орноос Монгол оронд бол маш олон төрлийн тэргүүн хоолнууд орж ирж байгаа. Эдгээр тэргүүн хоолнууд бол давас ихтэй, элсэн чихэр ихтэй, тэгээд тосонд шаарч чанж болгосон байдаг учраас энэ хориглох ёстой, бага тохируулж хэрэглэх ёстой 3 төрлийн хорыг бол гурвангийн агуулсан байдаг. Тийм учраас эрчүүд маань та бүхэн байна тэргүүн хоолыг аль болох бага хэрэглэх хэрэгтэй. За та бүхэндээ одоо эрүүл мэндийн яамнаас гаргасан эрүүл хоолтын зөвлөмжийг хүргье. Зөв зохистой хооллолт нь өглөө босоод үлэн үедээ 1-2 аяга суугаас эхэлдэг. Үргэлжлүүлэн дэглэмтэй хооллол. Өдөрт 3-5 удаа тогтмол цагт тохируулан хооллож сурах хэрэгтэй. Үргэлж олон нэр төрлийн хоол хүнс хэрэглэж, илчлэг тижээлэг чанарыг анхаар. Бүтэн бүхэл бүрийн бүтээгдэхүүн сонгож хэрэглэх. Мөн бүтээгдэхүүний шошхыг заавал уншиж байх нь зөв хооллолтын чухал алхам юм шиг. За тэгэхээр эрэгтэйчүүд та бүхэн маань саяны видеонд гарсан зөвлөмжүүдийг амьдралынхаа зөв хэм маяг болгож дадаарай. За дараагийн нэг зүйл юу вэ гэхээр нийгмийн эрүүл мэндийн үндсийн төвөөс хийсэн судалгаагаар эрэгтэйчүүдийн 45% нь
төвийн таргалалт буюу энэ бүслэгийн таргалалтай байна гэж гарсан байгаа. За тэгэхээр та өөрийнхөө гэрийн нөхцөлд өөрийнхөө бүслэгийг бол хэмжих боломжтой. Тэгээ эрэгтэй хүний бүслэгийн тойрог бол 90 см-аас дотгошоо байх хэрэгтэй. Тэгэхээр та өөрийнхөө бүслэгийн тойргийг хэмжээд үзээрэй. Хоёр дахь зөвлөгөө байна бол идэвхтэй тасгал хөдөлгөөн. Одоо хотчлт ихссэнтэй холбоотойгоор оффист тийм суудлын ажил хийдэг эрэгтэйчүүдийн маань тоо ихссэн. За насанд хүрсэн хүн бол өдөрт доотлол нь 30 минут дундаж идэвхтэй хөдөлгөөн хийх ёстой. За тийм учраас өөрийнхөө нөхцөл бололцоодоо тохируулаад ирчүүд та бүхэн доотлол нь 30 минут тасгал хөдөлгөөнийг заавал хийж хөвшөөрэй. За 3 дугаар зөвлөмж маань бол сэтгцэн эрүүл мэндэ хэрхэн дэмжих вэ гэдэг талаар зөвлөмж байгаа. Тэгэхээр та бүхэндээ эрүүл мэндийн яамнаас гаргасан видео бичлэгийг үзүүлье. Стресст хэн ч өртөж болно. Стрессийг та өөрөө л даван туулж чадна. Амьсгалын дасгал хийх, хөгжим сонсох, амьдралд идэвхтэй байх, өдөр бүр 8 цаг унтах, эрүүл хооллох, гэр бүл, хамт нөхөдтэйгээ хөгжилдөх, сэтгэлээ хуваалцах, сэтгэл зүйчэд хандах, бусадтай заавал ярилцах зэргээр та стрессээс өөрийгөө сэргийлээрэй. За 4 дахь зөвлөгөө маань бол эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах байгаа юм. За тэгэхээр Монгол улсад эрүүл мэндийн даатгал төлж буй иргэн болгон эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулаад жил болгон багц шинжилгээнд хамрагдах эрх 18 оноос эхлээд бүрдсэн байгаа. Нийт 4 насны бүлэгт бүх эрэгтэйгээ хуваасан байгаа. За энэ дэлгэцэн дээр харж байгаачлан 18-аас 34 нас, 35-аас 45 нас, 46-аас 64 нас, 65-аас дээш нас гэд 4 бүлэгт хуваасан байгаа. Та өөрийнхөө насны бүлэгт хариалагдах багц шинжилгээгээ жил болгон үн төлбөргөө авах хэрэгтэй. За тийм учраас энэ боломжийг ашиглаад эрэгтэйчүүд та бүхэн маань жил болгон урьдчилан сэргийлэх шинжилгээндээ заавал хамрагдаарай. За 5 дахь зөвлөгөө маань бол цусны даралтаа тогтмол хэмжиж сурах байгаа. Эмч хэрвээ таныг шаардлагатай гэж үздэг юм бол даралтаа тогтмол байнга хэмжих хэрэгтэй. Тэгээд цаашлаад эмчийн зөвлөснөө дагуу эм уухаар бол эмээ өдөр болгон яг цагт нь тогтмол байнга ууж хөвшөөрэй. Монгол эрчүүдийн манд дунд бол энэ арх согтууруулахундаа болон тамхины хэрэглээ бол маш өндөр байдаг. Нийгмийн эрүүл мэндийн төвөөс гаргасан судалгаагаар бол 2 эрэгтэй тутмын нэг нь тамхит татдаг. 2 эрэгтэй тутмын нэг нь сүүлийн 30 хоногт арх согтууруулахундаа хэрэгэлсэн гэсэн дүн гарсан байгаа. Тийм учраас та бүхэндээ хорц сурчлаас бүрэн татгалзаараа гэж зөвлөж байна. Мэргэжилтэндээ баярлалаа. Мэргэжилтнийхээ өгсөн үнэтэй мэдээлэл зөвлөгөөг дахин нэг эргэн санацгаая. Эрүүл зөв хооллохдоо өглөө бүр тогтмол цагаа ууж хөвшөөрэй. Мөн их өсөж байгаад гинт их хоол идэж болохгүй шүү. Хоол идсний дараа хэвтхийг цэрлээрэй. Эдгээр зөвлөгөөг баримтлал та хотодны элдв өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлэх боломжтой юм. Хэд таргалалт нь олон өвчнөөс суур болдог бөгөөд чихрийн шижин өвчнөр өвчлүүлэх магадлалтай. Чихрийн шижин өвчтөй хүмүүс жингийнхаа 10%-ийг л буруулчихад чихрийн шижингийн эрсдэл 50%-аар бурдгийг анхаараарай. Иймээс өдөр бүр тогтмол дор хаяж 30 минутын дундаж идэвхтэй хөдөлгөөн дасгалыг хийж хэвшээрэй. Эдгээр өвчнүүдээс гадна эрэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог нэгэн өвчин бол төрөө булчирхайн өвчин юм. Хэрвээ танд энэ өвчин илэрсэн бол та улсын нэгдсэн 1-р эмнэлгийн урологийн кабинетэд хандаарай. Та 77 11 21 11 1921 11 дугаарын утсанд хандан эмчит үзүүлэх цагаа аваарай. Таны цусны даралт ихтэж байгаа юм биш үү? Тэгвэл гэрээ нөхцөлд цусны даралтыг хэрхэн хэмжихийг харуулъя. Даралтыг гэрээ нөхцөлд хэмжихдээ дижитал аппаратыг хэрэглэх нь тохиромжтой. Даралтыг хэмжихдээ твш гадаргуу дээр тохоогоо 45 градусын налуутаагаар байрлуулад хөлийнхээ улаар бүрэн суусан байна. Ингээд даралтыг хэмжихдээ тухайн хүний бугын дотор талд аппарата байрлуулад старт товчийг дарна. Эрүүл хүний цусны даралт тэнд доод хэмжээ 80-аас дээд хэмжээ 110-аас 120 байдаг. Хэрвээ таны даралт ихссэн болон багассан тохиолдолд шилэн хүзүүгээр өвдөх, хөшөх, толгоо эргэх, толгоо өвдөх, нүд бүрлцэх шинж тэмдгүүд илэрдэг. Даралт хэмжүүлж буй хүний дээд даралт 120, доод даралт 86 байна. Манай өнөөдрийн телегчлэлээр заасан сэдвүүдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг та хүсвэл манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн YouTube хаяг болон Facebook цахим хуудасаар зочлоорой.
За эрэгтэйчүүд анхаарлаа наашаа хандуулаарай. Эмэгтэйчүүд өвцөн даруйдаа эмнэлэгт ханддаг бол эрчүүд нэлээд даамжирсан хожим үедээ эмнэлэгт ханддаг. Энэ зарим тохиолдолд харамслыгч авцардаг. Эрүүл байнд гэдэг хайртай хүнийхээ өмнө хүлээсэн үүрэг юм. Эрүүл мэндийнхаа үзлэгт хамрагдаж хэвшүүл Монголын үрс эцэг эхчүүд элэг бүтэн аз жаргалтай амьдрна. Хувь хүн эрүүл мэндийн боловсралтай байж тэр хэрээрээ амьдралынхаа хэм маягаа зөв чигтэн удирдах өөрчилж чадна. Ингээд эрүүл мэндийн боловсролоо дэвшлүүлэхдээ сум, дүүрэг, аймгийнхаа насан туршийн боловсролын төв, нийгмийн эрүүл мэндийн төвөддөө хандаарай. Хамтдаа эрсдлийг бус эрүүл мэндийг аз жаргалыг бүтээцгээе. Хичээлдээ анхаарлаа хандуулж идэвхтэй оролцсон та бүхэндээ баярлалаа.